галд хүлдэг, мах шарж иддэг, чулууг зэвсэг болгож бэлтгэдэг эртний хүн дөрөвдөгч галвын үеэс 750 мянган жилийн тэртегээс цагаан агууд үе дамжин олон мянган жил амьдарч ирснийг судлаачид нэгэн тогтоосон. Агуу судлаачид цагаан агууг карстын агуу гэж тодорхойлсон юм байлээ. Бороо, газар доорх ус, цагаан уулын шохойн чулууг олон мянган жилийн туршид уусган урссаар энэ агууг үүсгэсэн гэсэн үг. Карстын агуу олон салаа хонголтоо том танхимтай байдгаараа онцлогдоо. Цагаан агуу нийт урт нь 44 м, хоорондоо нарийн хонглоор холбогдсон 4 танхимтай. Хан дээвэрт нь ан цав гэх юм бараг байхгүй. Ургуу болон унжуу баан ерөөсөө байгаагүй. Уг нь шохойн чулуу агуун хан таазнаас бан унжиж ургасан байх нь маш илбэг байдаг. Би бол хятадын агуунуудаас тийм баныг маш их харж ийсэн. Харин энэ агууд бан ургаагүй байна. Энэ бол хан таазн ан цавгүй дотроо чийг багтай байгаатай холбоотой гэж магадгүй юм аа. Цагаан агууд хүн амьдарч байсныг Монгол Оросын хамтарсан судалгааны анги 1987 онд илрүүлээд Монгол Орос Америкийн судлаачид 1995-аас 98 онд Монгол чулуун зэвсгийн үе гэдэг нэртэй төслийн хүрээнд малтан судалсан байлээ. Дөрөвдөгч галвын үед хуучин чулуун зэвсгийн үеэс шин чулуун зэвсгийн үе хүртэл энд тасралтгүй аж төрж байсан эртний хүмүүсийн чулуун зэвсгийг судлаачид эндээс олсон байдаг. Түүнийг 3 ангилсан юм байна. Энд хамгийн сүүлд амьдарч байсан хүмүүсийн хусуур, эрт эдлэл, бариултаа зэвсэг, жичлүүр, олон үйлдэлт зэвсэг зэрэг 74 ширхэг зэвсгийг хөрсний өнгөн давхаргаас олсон байгаа. Харин тэрний доор байгаа дараагийн давхаргаас нь нийт 241 ширхэг дурсгал олсон. Түүний 32-ыг нь судлаачид зэвсэг гэж үзсэн байдаг. Түүний доор байгаа хамгийн доод талд нь байгаа соёлын бол 3 дугаар давхаргаас нь чулуугаар хийсэн 295 дурсгал олсон. Түүний 22 зэвсэг байсан гэнэ. Цагаан агуун хүмүүс чулуугаа тусгай дархны газарт ирэлдэг, үзүүрлдэг, хөрөөний шүд хэлбэртэй болгодог, бариул гаргадаг зэргээр тусгай дархны газарт уралдаг байсан юм билээ. Үүнийг нотлох дархны газар агууныхаа хажууд ердөө 5 м-ийн зайтай байгаа. Энийг бас судлаачид олж илрүүлсэн байгаа. Энэ агуу хизээнийх юм бэ? Энэ шороо хизээ үүссэн юм бэ? Энд байгаа зэвсгийн цаг хугацаа хизээнийх вэ? Хин хизээ энийг бүтээгээвэ гэдгийг тогтоох судалгааг Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Америкийн Туссаан дахь Аризоны их сургуулийн лабораторид хийгээд нийтийн тооллын өмнөх 750-аас 800 мянган жил гэж тогтоосон байдаг. Энэ бол Монгол оронд хүн анх амьдарч эхэлсэн цаг хугацааг 250 мянга гаруй жилээр урагшлуулсан. Үүгээрээ энэ агуу бол маш гайхамшигтай түүхийн дурсгал юм аа. Монгол нутагт хүн хизээ амьдарч байсныг тогтоох хөдөлшгүй баримтыг хадгалж ирснээрээ цагаан агуу бол монголчуудын хувьд хосгүй ховор үнэтэй түүхэн дурсгал юм шүү. Монгол газар нутагт хуучин чулуун зэвсгийн үеэс нааш хүмүүс үе удмаараа аж төрж байсан гэдгийг дэлхийд нотлсноороо цагаан агуу хүн төрөлхтний хосгүй түүхэн дурсгал болчиход байгаа юм аа. Ийм үн цэнтэй учраас засгийн газар 2020 онд улсын тусгай хамгаалалтанд энэ агууг авсан байдаг.